Их ястмалхий болон хүйтэн цус амьтдын эр эмийг ялахад хэцүү байдаг. Харин зарим нэг төрлийг нь ялахад бус төрлөөсөө амархан байдаг. Улаан жигт ястмалхий бол эр эмийг нь ялахад амархан төрлүүдийн нэг юм. Ингээд та бүхэнд ястмалхийний эр эмийг ялгах 4 төрлийн аргыг танилцуулж байна. 1. Хуйгны хэмжээ болон хэлбэрээр нь дамжуулж хүүсийг нь тодорхойлох. Эр эм ястмалхийний хэмжээний ялгаа нь тэднийг нас бий гүйцэх хүртэл тодорхойлоход хэцүү байж болох юм. Эр ястмалхийний хувьд нас бий гүйцэн хэмжээ нь 12 см бөгөөд энэ хэмжээнд хүрэхэд 2-5 жил зарцуулдаг. Өсөлтөнд хооллолт орчин бол маш чухал нөлөө үзүүлнэ. Харин эм ястмалхийний хувьд нас бий гүйцэх хэмжээ нь 18-аас 21 см бөгөөд энэ хэмжээнд хүрэхэд 5-7 жил зарцуулах боломжтой. Ихэнх ястмалхийний төрөлтэй адил эмүүд нь эрүүдээсээ том биетэй болдог. Гэхдээ мэдээж ямар төрлөөсөө хамаарат эр эмийнх нь том жижиг нь шалтгаалдаг. Жишээ нь гэхэд сулкейт хуурай газрын ястмалхийний эм нь 50 кг хүрдэг бол эр нь 100 кг хүрдэг. Харин далайн ястмалхийний хувьд эр эм хоёрын биеийн хэмжээ адилхан байдаг. Хэрвээ ястмалхийнийхаа хүйсийг хуйгны хэмжээнээс хамаарч тодорхойлох гэж байгаа бол ястмалхий нь нас биед хүрсэн байх хэрэгтэй. Ястмалхийний хэвлэх хэсгийг пластрон гэж дууддаг. Энийг ч бас ашиглан хүйсийг нь тодорхойлж болно. Эр ястмалхийнх дотгошоо хонхор байдаг бол эм ястмалхийний пластрон тэгшгэн байдаг. Энэ нь эр ястмалхийнд хонхор байснараа хорицоход нь илүү амархан болгодог бол эмийнх нь хувьд тэгшгэн байснараа илүү олон өндөг бойжуулах боломжийг олгодог байна. Хоёр. Хумс сарвууны уртыг ашиглаж хүйсийг нь тодорхойлох. Эм ястмалхийний урд талын хөлний сарвуу нь хойд талынхтайгаа адилхан богинохон байдаг. Эр улаан жигт ястмалхийний хувьд урд сарвуу эмийнхээсээ хамаагүй урт байдаг. Энэ нь үржлийн үед эм ястмалхийг гайхуулахад ашигладаг. Мөн хурцлын үед эм ястмалхийхээ хуйгнаас зурхад бас ашигладаг. 3. Сүүлийг нь ашиглан хүйсийг нь тодорхойлох. Ястмалхийний хувьд хамгийн түгээмэл аргуудын нэг бол сүүлний уртыг харах. Эм ястмалхийний сүүл богино байдаг. Харин эр ястмалхийний хувьд урт байдаг. Ястмалхийний хувьд үржлийн эргэтэн болон бохироо гаргадаг нэг л нөх байдаг. Тэрийг нь клоко гэж нэрлэдэг. Эр ястмалхийний клока нь эмийнхийгээ бодвол сүүлний төгсгөлтэй илүү ойр байдаг. Хэрэв танд аль хүйснийх нь ястмалхий байвал зэрэгцүүлээд харах юм бол илүү ойлгомжтой байх болно. 4. Хээ болон өнгийг нь ашиглаад хүйсийг нь тодорхойлох. Бүх улаан жигт ястмалхийнүүд эр эм ялгаагүй ногоон давамгаалсан тод шар судалтай байдаг. Улаан жигт ястмалхийний хувьд хөгшрөх тусам зарим нь илүү бараан, бараг хар шахуу болдог. Хар байх тусам эр байх магадлал өндөр байдаг. За ингээд subscribe дараад таны ястмалхий эр байна уу, эм байна уу комент бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.